Ядуу зөөгч. Санамсаргүйгээр нэгэн өдрийн тэмдэглэл олсон. Түүнээс хойш амжилтанд хүрч амьдрал нь өөрчлөгдсөн. Өдрийн тэмдэглэлийн эзэн нь Ахмад дайчин байсан. Тэрээр тухайн жилийн дайны туршлагаа бүгдийг нь өдрийн тэмдэглэлдээ бичсэн. Зөөгч Метью хачирхалтайгаар гэртээ авчирсан. Хэдийгээр зүгээр л зөөгч байсан ч тэгтээ Метью үргэлж зохиолч болохыг мөрөөддөг байсан. Өдрийн тэмдэглэл дэх амьд мэт бичлэгийг хараад Метьюгийн толгойд нэгэн хувиа хичээсэн бодол төрөв. Өдрийн тэмдэглэлийг өөрийн болгох тэр компаниасаа чөлөө авсан. Дараа нь өөрийгөө гэртээ төгтсөн. Өдрийн тэмдэглэлийг өдөр шөнөгүй хуулж эхэлсэн. Өдрийн тэмдэглэлийн агуулга баялаг нарийн байсан. Метью 3 өдөр 3 шөнө хуулж байж дуусгасан. Тэр өдрийн тэмдэглэлийг Харис гэж нэрлсэн. Дараа нь өөрийн нэрийг бичиж хэвлэлийн газарт илгээсэн. Хэд хоногийн дараа хэвлэлийн газар уцтаж Метьютэй айл болох хурдан гэрээ байгуулахыг хүссэн. Харис номын бичлэг хурц сүүлийн жилүүдэд ховор тохиох дайны агуу бүтээл болсон. Метью худал хийлж ажилтаа гэж хэлсэн. Уулзалтын цагийг сарын сүүл рүү хойшлуулсан. Учир нь тэр үүнээс өмнө бүрэн бэлтгэлтэй байх ёстой. Уран зохиолын шинэ хүн болохын хувьд Метью дайны болон зэвсгийн талаар юу ч мэдэхгүй. Тэр номын санд гүйж очсон. Олон ном зээлж авсан. Түр зуур өөрийгөө цэнгэлсэн. Номонд дүрслэгдсэн тэр дайн 50 жилийн өмнө болсон. Метью бүх нарийн ширээнийг ойлгох ёстой. Үгүй бол тэр баригдах магадлалтай. Хагас сарын галзуу цэнгэлэлтээс хойш Метью өдрийн тэмдэглэлийн их хувийг шатаасан. Өнөөдрөөс эхлэн тэр бол Харисны цорын ганц зохиолч. Хэвлэлийн газрын үйл ажиллагааны хүрээнд Харис зах зээлд гармагцаа. Уран зохиолын ертөнцид хурдан шуугиан тарьсан. Метью уран зохиолын ертөнцийн шинэ од болсон. Амжилтын баярт тэр зочддоо чөлөөтэй ярьсан. Саяхан сурсан мэдлэгээ гайхуулсан. Зочид сонирхон сонссон. Метью хүндэтгэж биширсэн. Олон хүний дунд нэгэн онцгой зан чанартай охин Ан байсан. Ан бол их сургуулийн профессор. Метью их сургуульд хамгаалагч хийж байхдаа түүнд анхны харцаар дурлсан. Гэвч тухайн үед тэдний нийгмийн байр суурь ихээхэн ялгаатай байв. Метью зөвхөн нэг талын хайртай байж чадсан. Одоо тэр нэр хүнд эд баялаг хоёуланг нь олсон. Зориг гарган түүнтэй яриа өдөв. Ан хоосон яриатай ирчүүдэд дургүй. Тэрээр Харисны зохиолчийг ихэд биширдэг. Метью энэ номыг уншсан эсхийг асуув. Харис нь гүнзгий утга зохиолын суурьтай. Энгийн хүмүүс ойлгоход хэцүү. Ан Метьюг гаднах төрхөөрөө л дүгнэв. Хоёул ярилцаж байх үед менежер нь ирж Метьюг зураг авахулахыг яаруулв. Ан Метьюгийн хэн болохыг мэдсэний дараа маш их эвгүй байдалд орсон. Гэвч Метью огтхон ч тоосонгүй. Харин ч Аннаг оройн хоолнд өрөв. Нүд ирмэх зуур 2 жил өнгөрчээ. Ан аль хэдийн Метьюгийн найз охин болсон. Метью Харисийн ачаар амжилтанд хүрсэн. Ядуу зөөгчөөс алдартай зохиолч болон хувирсан. Ан болон Маттью хоёр гэрлэх талаар ярилцах төвшөнд хүрсэн. Ан Маттюг дагуулan төрсөн гэртээ эцэг ихтэй зочлов. Аннагийн эцэг их далайн иргэн нэгэн байшинд амьдардаг. Тэд бүгд их сургуулийн профессор. Тэднийг номын гэр бүл гэж нэрлэж болно. Маттюгийн эрэлтийг харж гэр бүл нь хүлээлттэй баяртай байв. Аннагийн аав Маттюд бахархалтайгаар өөрийн цуглуулгаа танилцуулав. Тэрээр Харисны үнэн ч уншигч дайны зэвсэгт маш их дуртай. Эдгээр цуглуулгын дунд нэг хос эртний гар буу өндөр үнэтэй. Энэ нь өвгөний хамгийн эрхэм зүйл. Халуун дулаан гэр бүлийн өмнө Маттью баг зэрэг сэтгэл санаа нь тогтворгүй байв. Тэр үнэндээ гаднаасаа тийм ч сайхан харагддаггүй. Тансаг амьдралаа хадгалахын тулд тэрээр урьдчилан их хэмжээний гарын үсгийн хөлс авсан. Гэвч тэрээр гар бичмэлээ өгөөгүй. Хэвлэлийн газар үүнд ихэд уурлав. Түүнийг шинэ номон хурдан дуусгахыг байнга шаардж байв. Гэвч Маттью баг сургуулаач төгсөөгүй. Хаана ном бичих вэ? Энэ шинэ номыг тэр аль хэдийн хагас жилээр гэрээсэн. Гэсэн ч нэг ч үг гаргаж чадаагүй. Үүний төлөө маш их санаа зовж байна. Хэд хоногийн дараа Аннагийн үеэс зочлохоор ирэв. Үеэл нь Метьюг хараад нүдэнд нь баг зэрэг эргэлзээ илэрхийлэгдэв. Тэр бодоогүй. Харис зохиолч ийм залуу гэж. Тулааны талбарт ч орж үзээгүй залуу хүү. Ийм агуу дайны бүтээл бичиж чадсан гэж. Энэ үнэхээр гайхалтай. Үеэлийн асуулттай тулгарсан. Метью өөрийгөө их хэмжээний материал судалсан гэж худлаа хэлв. Арай гэж өнгөрч чадсан. Хэвлэлийн газар байнга гар бичмэл шаардаж байна. Сэтгэл нь өмөрсөн Метью гадаа гарч тайвшрав. Хоосон орчныг хараад Метью нэг ухаалаг санаа бодож оллоо. Тэр толгоогоо хүчтэйгээр шилэнд цохив. Өөрийгөө толгоогоо хагалж цус гаргав. Дараа нь тэмдэглэлийн дэвтрээ хагалж хувцаа урав. Дээрэмдүүлсэн мэт дүр эсгэв. Найз охин нь эмнэлэгт гэмтсэн Метьюг хараад сэтгэл нь ихэд өвдөв. Энэ арга зайлт түшиглэн Метью хэвлэлийн газрыг амжилттай хуурч чадсан. Хэвлэлийн газар гаргах хугацааг 3 сараар сунгахаар зөвшөөрөв. Гэвч Метью удаан тайван байж чадсангүй. Шинэ асуудал дахин гарч ирэв. Харисны гарын үсэг зурах арга хэмжээнд гинэт нэг хүсээгүй зочин гарч ирэв. Тэр хүнийг Ланг гэдэг. Тэр нь өдрийн тэмдэглэлийн эзний хүү байв. Ирэх ёстой зүйл ирдэг л юм.
Метью 2 жил хадгалсан худлаа зүйлээ илчлэгдэхэд ойртож байна. Энэ нууцыг хадгалахын тулд Метью Санготой хилэлцээр хийхээр уулзав. Сангоч бас шууд 5,000 еврогийн амийг нь таглах мөнгө нэхэв. 5,000 их сонсогдохгүй ч гэхдээ айл хэдийн орлогоосоо давсан Метюгийн хувьд энэ нь асар их мөнгө байлаа. Санго үргэлж сүүлэн дарамтлж байхад гарах гарцгүй болсон Метью хадам аавынхаа хуучны гарбууг ашиглах санаа төрөв. Энэ нь түүний одоо бодож чадах цорын ганц арга байлаа. Шүн дунд найз бүсгүнхээ гэр бүлийнхэн унтаж байх үед Метью сэмээрхэн зочны өрөөнд орж эртний гарбууг хулгайлсан. Тэр шил хагалсан. Гэрт хулгай орсон мэт дүр үзүүлсэн. Дараагийн өдөр хадам аав гарбуу алга болсныг мэдсэн. Гэр бүлийнхэнтэйгээ цагдаад мэдүүлсэн. Ах дүү нь нүдний харц зүгтэж буй Метюг харж даруй с ижиг төрсөн. Гэр бүлийнхэн яваад өгсний дараа ах дүү нь Метюгийн ажлын өрөөнд орсон. Тэр ажлын өрөөнд нэг уут олсон. Нээж үзтэл дотор нь алга болсон эртний гарбуу байсан. Ах дүү нь утсаар мэдүүлэх гэж байтал Метью гинт гарч ирсэн. Ах дүүтэйгээ зодолцсон. Эмх замбраагүй байдалд Метью санамсаргүйгээр ах дүүгээ алсан. Тэр айж сандарсан. Цогцыг хараад яхаа мэдэхгүй байсан. Хар нууцыг хадгалахын тулд Метью буруу замаар улам хол явсан. Хагас цагийн дараа найз бүсгүйхэн гэр бүлийнхэн ирсэн. Метью сандран цогцыг ажлын өрөөний шүүгэнд нуусан. Дараа нь үеэс ахынхаа бүх ачааг цэвэрлэх. Гинт явсан мэт дүр эсэх. Хадам аав үүнд огтхон ч сэжиглээгүй. Учир нь анагийн үеэс ах төрөлхийн чөлөөтэй хүн байсан. Үргэлж салхи мэт ирж явдаг. Метью үеэс ахынхаа утсыг нууцаар ашиглаж анад салах мессеж илгээсэн. Компаниас ажил гарсан тул томилолтоор явах хэрэгтэй гэж хэлсэн. Гэр бүлийнхэн бүгд үнэмшсэн. Орой хоол идэх үед Метью өөрийгөө тавгүй байна гэж шалтгаалсан. Тасралтгүй номын өрөөнд байв. Ан тижээвэр нохоогоо дагуулan эргэж ирсэн. Нохой цусны үнрийг мэдэрсэн. Шүүгээг чиглэн тасралтгүй хуцаж эхэлсэн. Байдал илэрч мэдэгдэх төгсөн. Метью сандарсандаа анаг чангаар хөөж явуулсан. Өөрийн бүтээлд саад болохгүй байхыг хүссэн. Энэ 2 жилийн хугацаанд Метью найз охиндоо анх удаа уулзсан. Шүн дунд Метью цогцыг уутанд сайтар боож, дараа нь 2 дугаар давхраас доош шидсэн. Тэр цогцыг чирсээр далайн эрэгт ирсэн. Дараа нь моторт завж жолоодон гүн тэнгист орсон. Тэрээр цогцыг төмөр гинжээр ууяв. Шууд далай руу түлхэв. Холын зайд гинт эргүүлийн далайн цагдаа гарч ирэв. Метью илрүүлэхгүй тулд далай руу үсэрч зүгтхаас өөр аргагүй болов. Тэрээр бараг бүтэн шүн сэлв. Эрэг дээр гарч ирэхэд өглөө болж байв. Тэрээр ядарч туйлдан баг зэрэг гүйсээр харштаа буцаж ирэв. Найз охин нь гүн нойронд байв. Метью унтлахын өмнөд өмсөв. Чимээгүйхэн хүнжилтөө шургаж орлоо. Метюгийн санаанд оромгүй зүйл нь түүний хар дарсан зүүд дуусаагүй байв. Санго эртний бөөг авсны дараа сэтгэл хандсангүй. Тэрээр илүү ихийг хүсв. Шуналтай Санготой тулгарх үед Метью цаг хожихоос өөр аргагүй байв. Энэ хугацаанд хар дарсан зүүд мэд туршлах. Түүнийг сэтгэл санаагаар туйлдуулсан. Тэрээр энэ явдлыг ном болгон бичжээ. Мөн номонд өөрийн мэдээллийг нуусан байв. Хагас сарын дараа шинэ ном эцэстээ бичигдэж дуусав. Метью энэ номыг өнгөлөн далтлалт гэж нэрлэв. Хэвлэлийн газарт өгөх цагийг хайж байв. Энэ өдөр цагдаа гинт харшид ирэв. Загасчид загас барьж байхдаа санамсаргүйгээр үеэс ахынхаа цогцыг олжээ. Цагдаа нар цогцсон дээр арсны зарим хэсгүүдийг олжээ. Шалгалтын дараа хэсгүүд нь цогцсонд хамааралгүй байжээ. Энэ нь алуурчин хэргийн үеэр үлдээсэн байж магадгүй. Ирэх хэдэн өдөрт цагдаа нар үеэс ахын эргэн тойрны хүмүүсийг нэг бүрчлэн дэх шинжилгээнд хамруулах болно. Удахгүй гэдэгт итгэлтэй байна. Алуурчныг олж чадна. Метью үүнийг сонсоод бүрэн сандарчээ. Түүний худал үгс илчлэгдэх гэж байна. Энэ үед Санго дахин сүрдүүлгийн утасны дуудлага хийв. Метью сэтгэл санаагаар унжээ. Шүн дунд ганцаараа машинтай хурдлав. Нэгэн тахир замаар явх үед урд нь нэгэн уулын налуу гарч ирэв. Метью гинт тоор мөслөв. Азтайгаар амьд гарчээ. Тэр амьд гарч гинт нэгэн санаа төрөв. Нэгэн ухаалаг арга бодож олжээ. Дараагийн өдөр нь Метью шинэ номынхоо нооргийг анад хянуулахаар өгчээ. Дараа нь шалтак гарган гадагшаа явжээ. Метью Сангог урьсан. Уулзахаас өмнө тэр зөрөө туслах жолоочийн аюулгүй бүс болон дэрийг эвдсэн. Санго машинд суусны дараа Метью машин жолоодон уулын замд ирсэн. Эргэлтэд ойртож ирэх үед тэр гинт хурцгуурыг хүчтэй гიშгсэн. Санго зогсоохыг оролдсон. Гэвч аль хэдийн оройтсон байлаа. Машин чулуу мөрөгсөн. Санго газар дээрээ нас барсан. Метью аюулгүй бүс болон дэрний хамгаалалтад дахин нэг удаа амьд гарсан. Тэр тэмцэн машинд гарсан. Сангог гол жолоочийн суудалд шилжүүлсэн. Дараа нь Сангогийн гар утсыг гаргаж ирсэн. Түүнд өөрийнхөө цагийг зүүсэн. Эцэст нь бензин гаргаж машин дээр асгасан. Машин тэр дороо галт автсан. Метью хуурамч өгсөөр амжилттай зогтсон. Тэр нэрээ нууцлсан. Дахин ачаа зөөгч болсон. Телевизээр мэдээ гарсан. Алдарт зохиолч Метью хурд хэтрүүлсний улмаас харамсалтайгаар осолд орж нас барсан.
Уран зохиолын ертөнц шинэ одоо алдсан. Цаг хугацаа хурдан өнгөрч дахин 2 жил өнгөрчээ. Метео ажлаа дуусгаад нэгэн номын дэлгүүрээр өнгөрөв. Номын дэлгүүрийн цонхон дээр түүний шинэ ном тодорч харагдав. Алдарт зохиолч Метеогийн сүүлчийн бүтээл болох шинэ ном ихээхэн амжилт олжээ. Шилээр дамжин тэрээр өдөр шөнөгүй сансан Аннаг харлаа. Анн шинэ номыг сурталчилж байв. Тэрээр нэг хүүхэд тэрвэрч байв. Тэр бол түүний болон Метеогийн охин байлаа. Метео цонхны гадна гүлрэн зогсов. Зовлон шаналл. Өгсөн хүн болохын хувьд тэр энэ амьдралдаа ихнэр хүүхэдтэйгээ дахин уулзах боломжгүй. Үйл үрийн хариу. Магадгүй энэ нь хувь заяаны түнд өгсөн хамгийн сайн шийтгэл байх. Энэ кино нь өндөр үнэлгээтэй, сэжигтэй кинонд төгс эрг юм. Алхам алдах нь алхам бүрт алдаа болно. Энэ нь найз охин болон бусад хүмүүсийн хувьд бараг төгс гэж үздэг ир. Зөвхөн тэр өөрөө мэднэ. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгүүдийг нарийн бодоход аимшигтай. За, би яв мэ байна. Дараагийн удаа уулзъя.